Чудаа та бид зүгээр байж хагаад мөхгүй айлсвал тэмцээд амьд үлдэхүү гэдэг тийм шансаар бид тийм цаг үе тулаад байна бидэнд монголчуудад. За тэгэхээр энэ удаад би цахилгаан эрчим хүчний тухай ярина. Өмнөх удаад би усны эрчим хүчний тухай ярьжсэн тийм ээ. Маш ноцтой юм гэсэн усгүй бол хүн арай монголчуудыг усгүй болох төлөвлөгөөг хятад хэрэгжүүлэх гэж санаарч байна юм би ярьжсэн. Энэ удаад би юуг ярих гэж байгаа гэхээр цахилгаан эрчим хүчний тухай ярина. Цахилгаан эрчим хүчний үнэг монголчууд бид яавал хямдруулах юм те гэдэг тухай юмгуудыг ярина. Одоо улс төрчид цахилгааны эрчим хүчний үнэг хямдруулаа гэж зөвөр ингээд одоо хүмүүс босооч гэж зарим улс төрчид яг тийм юм ярьж байлаа тийм үү? Нөгөө хин оюун гэрэл тэгээд нөгөө хин блэ? Төмөчшин баярхуу өшөө хин хэмжлээтэй бас ярьж байгаа. Гэхдээ би тэднийг ярихаас өмнө урд нь би энэ цахилгааны эрчим хүч гэдэг чинь ерөнхийдөө яг яагаад одоо монголчуудтай холбогдохгүй байгаа юм бэ те? Яагаад Улаанбаатартай холбогдохгүй цахилгаан станц барих гэдэг юм бэ? Би урд нь ярьжсэн. Тэрийг ярихаас өмнө бүр мэтгэлцэл болж байгаа. За энэ удаад би гол учрыг нь би ойлгоцсон байгаа болохоор би та бүхэн тайлбарлаад өгчий гэж бодож байна. За. За Говьалтай аймаг болон Баян Үлгийн аймагуудад 15 За юу ч хэлсэн та бүхэнд эхлээд Өчиг тэр чигээр хятад иргэдийн хэрдэр олгцээж. Нэг алдчихсан ш. Нууц юм ээ. Нууцлах гэсэн. Өчиг. за говьчин гэж говь бол тэр чигээр за хятад иргэдийн нэр дээр байгаа хэлцээч гэж Батулга тэгээд нууц тэр гэж ярьж байна. За тэгвэл одоо энэ эмэгтэй тухай одоо юу ярьж байгааг одоо харъя заа. борлуулах буюу өрхийн үйлдвэрлэлийг эрхлэх. За Говьалтай аймаг болон Баян Үлгийн аймагуудад 15 мегаваттын нарны цахилгаан станцуудыг барих. За Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг барих. За Горим тохируулах зориулалттай одоо Сэлэнг аймагт 100 мегаваттын хүчин чадалтай усан цэнэгт одоо цахилгаан станцуудыг. Тэгэхээр энэ дөрвөн ширхэг цахилгаан станц яригдж байгааз тийм ээ. За Говьалтай. Говьчин тэр чигээр хятадах гэж байна шүү дээ. Баян Үлгийн тийм ээ. Тэгээд Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц гэж байна шүү дээ. Эрдэнэ бүрэн чинь өөрөө Баян Үлгийн аймаг дотроо баг багтаж байгаа юм шиг байна. Нэлээд ойрхон. За тэгэхээр Говьалтай Баян Үлгийн хоёрт 3 цахилгаан станц баригдах юм байна. 2 нь нарны цахилгаан станц. Нэг нь усан цахилгаан станц. Тэгвэл Сэлэнг аймагт усан цэнэгтэй гэнэ үү? Усан цахилгаан станц гэнэ үү? Ямар тач тийм устай холбоотой цахилгаан станц Сэлэнгд баригдах гэдээс. Гэхдээ Сэлэнгийг нөгөө нэг өмнө би юу гэж хэлж байлаа? Нөгөө нэг говийг усжуулах гэдэг нэг юм юу байгаа штэ. За Сэлэнг аймагаас говийг усжуулаад хамаг секундэд 20,000 литр усыг доош нь явуулдаг. Тэгэхээр цагт хэд болох вэ? Өдөрт сард хэд болох вэ гэж бодоод үзэх юм бол энэ Сэлэнг аймаг ойр орчим энэ аймаг ер нь бол Улаанбаатар энэ ойр орчимд ер нь тэр чигээр нь яг энэ монголчууд амьдарч байгааг энэ бүсэг тэр чигээр нь усгүй болгож байна. Тэгэхээр энэ аймаг усгүй болчих юм бол усан цахилгаан станц энэ баригдаад ажиллахгүй тийм үү? Тэгэхээр үлдсэн 3 цахилгаан станц Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц энэ аймагт байх шүү. Тэгэхээр Баян Үлгийн аймаг нь энэ аймагт тийм үү? Энэ доошоо мэдээж хятадууд байгаа. Эндээшгээ орсууд байгаа тийм үү? Тэгэхээр энэ доошоо хятадууд байгаа. Ингээл ердөөсөө хил залгаал хятад. Хил залгаал хятад. Ишээ хятад тийм үү? Ишээ хятад тийм үү? Ингээл хятад байгаа. Тэгэхээр яг ч анхаараа Баян Үлгийн биш Говьалтай. За Баян Үлгийн Говьалтай ингээд аймаг. Хятадд одоо тэгээд хэрвээ Говьалтай говийг хятадууд эзэлсэн юм бол за энэ нөгөө хятадууд чинь уулуур хамуурхай хамаг гэдэг юм авахын тулд монголчуудын одоо хөрөнгөөр цахилгаан станц энд бариад тэгээд энэ мега цуслууд нь бүгд монголчуудтай холбогдохгүй гэдэг яриад. Мега биш яг үндэ том гэж хэлэх хэрэгтэй л да. Уг нь бол том төсөл гэж монголоор ярих хэрэгтэй. Тэгээд юу юм гэхээр одоо энд яригдж байгаа хүмүүс үрдээс бүгдээр за тэгээд мөн одоо түрүүний дурдсан те говийн бүсийн орон сэргийлт эрчим хүчний мега төслүүдийг мөн байлаа. Мега гэдэг нь яг үндэ маш том төслүүд гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө тэгээд ойлгочих хэрэгтэй. Тэгээд дээрэс нь реформ гэж ярьж байгаа юм бас шинжилгээ одоо ойлгочих хэрэгтэй. Тэгээд үн чөлөөлнө гэж жоохон утгагүй яриад байгааг нь ерөнхийдөө жоохон үгний ард үг хийгээд байгааг нь тодорхой хэмжээнд үн одоо нэмнэ гэдэг ойлгочих хэрэгтэй тийм ээ. За тэгэхээр одоо яг яах гэдэг юм гэхээр энд нэг ийм хөр маа да.
За Эрдэнэ бүрэн гэдэг чинь одоо энэ л юм шиг л дээ. Эрдэнэ бүрэн гэдэг би монголоор бичиж тайсан чинь шууд монголоор хаягдчих олдон гутаа Эрдэнэ бүрэн гэдэг ингэж Эрдэнэ бүү гэдгийг тастаад рэн гэж ингэж болгоод байгаа байхгүй энэ. Одоо ингэж хайх бол энэ галиглын одоо аюу сонир галигдсан. Тэгээд Эрдэнэ бүрэн гэсэн ховд гэж. За тэгээд энд ерөнхийдөө байгуулагдана. За тэгэхээр энд нэг цэгцлэгээ станцтай болчихж байгаа юм бол тийм үү? Доошоогоо нэг цэгцлэгээ станцтай болох байх тийм үү? Тэр ерөнхийдөө ингэж хятад руугаа л нэг ойртоод говь руугаа л ойртоод байгаас говьдоо. Ерөнхийдөө нэг говь руу хятад руугаа ойртоод байгаа. Энэ Сэлэнг аймгийн кино усыг ерөнхийдөө ингээд одоо ингээд шүүгээд энэ цогццсон юм руу аваачихна гэдэг ба шүү дээ. Энэ чи энд одоо Сэлэнг аймагт одоо усан цэглэн станц барьчлаа. Тэр усыг нь одоо энэ говийг усчлуулах юугаар санаачлаад одоо энэ хамаг байдаг усыг энэ доошоо ингээд секундлаа 20 мянган литр ус гэдэг чинь асар их хэмжээний усыг ингээд доош энэ өмнө говь руу цогццсон юм руу аваачихна шүү дээ. Одоо бид та бүхэн зөвөр харуулъя та. Цогтын 3 хөлбөрийн 1-р тараас буюу аймгийн цогццсон сүмхүргэх. За түүний цогццсон юмд нь яг монгол хүмүүс байдаг юм уу хятад байдаг юм уу? За тэгс чи одоо энд нэг ийм юм байгаа. Нэг ийм бичлэг байна. За сайн байна уу? Монгол хүн байна уу? Өөрөө монгол хүн үү? Өөр монгол хүн үү? За танай газрын бичиг баримт гэж юм байгаа юу? Мутка тэр хараа мутка дарга байх байна. Дарга гэж ямар хүн байгаа? Дарга гэж ямар хүн байгаа? Уршаа байгаа яасан. Чи яагаад байгаа юм өнөөдөөс? Чи ямар хүн? За одоо энэ бичлэг утсан хүмүүс зөвхөн ойлгож байгаа хэрэг. За ахаад Энийг үндэсний дархлаа гэдгийг. Энийг үндэсний дархлаа унаж байна. Бид төвдөр өглөө болгон хятадаар айгүй. Тэгээд сумын төвдөр өглөө болгон хятадаар цагаан хоолоогоор орилж зарлана. Тэгээд төрийн дуулаа гიშгэлүүлнэ. Энийг үндэсний дархлаа гэдгийг. Энийг үндэсний дархлаа унаж байна. Бид нар үндэснийхээ дархлааг алдаж. за тэгэхээр нэг юм хөө тийм ээ. Тэгэхээр хятадуудыг дэмжсэн ийм юмнуудыг хэн ингээд те хөөргөд байгаа юм бэ те? Хэн ингээд дэмжиж байгаа юм те? Энэ нэг оруулаад үнэтэй болох асуудал дээр олон хүнийг ажилтай болгох ирсэнгүй. Ургуулах гэж одоо 4 метр өрөмдөд ус гарахгүй байна. Ярьж байхад ерөөсөө л ярьж байгаа асуудал усны асуудал байна. 2-300 метр өрөмдөд ус гарахгүй байна. Юу мод туслах мандтай одоо. Та бараг нэг модыг ургуулах гэж одоо 4-5 сая төгрөгийн ус сэргийлэх юм байна гэдэг ийм л асуудал ярьж байна шүү дээ. Та байгаль орчны яам яагаад энэ асуудлыг оруулж ирсэнгүй вэ? Яагаад энэ говь руу ус татах асуудал? Цаашдаа энэ одоо говьд одоо юу гэдгийг уул уурхайн баялаг нь үйж байна. Энэ баялгаа одоо эдийн засгийн эргэлт энэ үнийг төмөр тагаагийн их төвшин гэдэг юм шиг үлээ. Тэгээд сайн шантад ажилт юм байдیں۔ Сайн мэдгүй нь ямар ч тач фэйсбુક дээр сайн шант гэж тавьсан байсан. За тэгээд энэ хүний царай төрхөн жоохон хятад хүмүүстэй маш адилхан. Одоо ерөнхийдөө ерөнхийлөгчтэй та бүхэн зургийг нь харьцуулаад үзээрэй. За тэгээд өшөө тэгээд яг яах гээд байгаа юм гэсэн чинь тийм ээ. Тийм говь штэ одоо нэг говийг тусчулна. За ийшиг орчих. За одоо энэ говийг усчулна. За энд ингээд хятад байт юм байна. За энэ хятад хүмүүс усчулна гэдэг дэмжиж байгаа маань. Манай Монгол бүр ингээд хятад ус төрчтэй живцэн ус төрчт нь хятад байгаа байхгүй. За тэгээд л энэ тавьд ингээд 2 цахилгаан станц барих юм байна тийм үү. Өмнө гоо Баян өвлгийн аймагт. Одоо энэ эмэгтэй ингэлж байгаагаар ч тийм энэ эмэгтэй аялга нь бол ердөөсөө өөр Монгол аялгатай. Өөр Монгол аялга нь ердөөсөө арилаагүй юм лээ. Өөр Монгол аялгатай. Тэгээд би өөр Монгол аялгатай гэж өөр Монгол байхаараа яадгийн пиццаам гэж над руу тэр хүмүүс бичижсэн. Өөр Монгол байхлаараа яадгийн хятадуудын талд өрсөлдөж би хамаа алгаа тийм ээ. Яг одоо энэ бичлэгэн дээр энэ хятадуудын талд ажиллаад байгаа энэ өөр монголчууд шиг энэ залуу одоо чинь хятадуудын талд ажиллаад хятадуудын талд байгаа шүү дээ. Ингээд өөр монгол байна уу хамаахгүй тийм үү? За сайн байна уу?
Монгол хүн байна уу? Өөрөө Монгол хүн үү? Өөр Монгол гэж байгааз өөрийгөө Өөр Монгол хүн. өөр Монгол гэж байгаа байхгүй юу. За тэгээд өөр монголчууд өөрсдөө хятадын талд ажиллаж байна тийм үү. Тэгтлээнд ингээд өөр монгол хүмүүсийг ингээд аав өөр холбоо сүлбэ наашаар анхаалаа наашаар аль энэ дуучныг аль гаргаад ирээ Монгол тоглоулыг хятадаар дууг нь дуулуулъя гэд ингээд та хятадаар энэ тайзан дээр дууг нь гаргах гад ингээд бэждэг. Зүйлсүүдийг зөвөр буруу. Тэгээд ядж явах дуунууд нь зүгээр дуу биш шүү дээ. Урлагтай бол холбоогүй холбоо хамааралгүй гэж худлаа юм ярих баг. Яг үүндээ бол улс төрийн холбогдлолтой дууг хятад гаргах уу гаргахгүй шүү дээ. Нөгөө хэн миний дууг хятад дуулуулах уу нөгөө юу гэвэл тэг хятадыг хятад дээр очиод тэр нэг дууд болох гэж байгаа хүмүүсийг яг юу яаж байгаа юм блэ? Нэг рэпер жи лөө тэр миний хятад очиод манайх дээр хурж ирээ дуулаач гэж дуулуулах уу. Ингээ өөрөөл нь дуудаагүй шүү дээ. Монголд л нэг хятад бүхтэй дуунуудыг ингээд яах гээд байгаа юм мэддэхгүй нэг ийм хүн болоод байгаа. Тэгээд урлаг юм чинь хамаагүй гэж магадгүй. Тэгвэл наад хүмүүс чинь яагаад ус төрийн холбогдлолтой дуудуулаад байгаа юм. Яагаад заал буу зэвсэг барьсан тиймэрхүү клип хийгдээд байгаа юм тийм ээ. Жохон энийг жохон ойлгож анхаараасаа гэж би одоо хүсэж байна. Яагаад зааж ингээд залуусыг буу зэвсэгт өрөөлөн дуудах гээд байгаа юм. Тэр яг буу зэвсэгтэй дуулах юм бол хятад илүү буу зэвсэг авах мөнгөтэй шүү. Манай монголчуудын хувьд бол тэд нар энэ том уурхаануудыг эзэмшсэн байгаа хүмүүс мөнгөтэй байгаа шүү гэдгийг би өнгөтэй хэлчмээр байна. Буу зэвсэг дээр тулах юм бол хятад илүү буу зэвсэг авах шүү тий. За тэгээд цахилгаан станц руугаа би одоо орчихъя. Тийм ээ. За цахилгаан станц руугаа оръё. За тэгэхээр энэ одоо Говьалтай аймаг. За энэ одоо Баян-Улгийн аймаг. Баян-Улгийн аймагт энэ Говьалтай аймагуудад хятадууд биш монголчуудыг өөрсдөө анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байхгүй юу энэ Баян-Улгийн аймагт. Яг энэ Баян-Улгийн аймаг чинь Казахстантай яг хэлцүүлэх юм. Манай жинхэнэ 3 40 орчим Казахстан байхгүй юу. Өөрөөр хэлбэл хятадууд яагаад энэ Говьалтай Баян-Улгийн аймагуудад анхаарал тавиад байна гэхээр миний харж байгаа Казахстан улстай холбогдохоос нь сэргийлж 3 дахь хөрсдөг холбогдохоос нь сэргийлж өөрөөр хэлбэл урд нь Монгол залуусыг ер нь дандаа нэгдний илгийг нь хориглож болиулж Монголоо гэсэн хүмүүсийг дандаа хорзож ирлээ шүү дээ. Ер нь бол хятадууд улаан цагаантаа гарчаад. Тэгэхээр одоо яг яах гээд байгаа юм гэхээр Казахстан улстай нийтгээс нь болгоомжилж байна гэж би өөртөө харж байгаа. Тэгээд энэ аймагуудад ерөнхийдөө юу яагаад эхэлчих. Анхаарлаа төлөвлөх эхэлчих. Одоо энэ нэмэгтэй нэг 4 цахилгаан станц ярьж байгаа тийм үү? Илүү цахилгаан аймагуудад 15 мегаваттын нарны цахилгаан өрхийн үйлдвэрлэлийг эрхлэх. За Говьалтай аймаг болон Баян-Улгийн аймагуудад 15 мегаваттын нарны цахилгаан станцуудыг барих. За Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг барих. За Горим тохируулах зориулалтаа одоо Сэлэнг аймагт 100 мегаваттын. За тэгэхээр би ингэж хэлээд байгаа тийм үү? Яг юу гэх гээд байгаа юм гэхээр Сэлэнг аймагт бол тий ингээд маш тодорхой хэмжээд усгүй бол за ингээд усан цахилгаан станц би усан зэнхтэй усад орж л байгаа л ажиллахаа болчихно. Яг л хамаг усын доош шавчиж байгаа болохоор энэ авиг монголчуудыг сүжүүлэх санаатай боллоо. Усан цахилгаан станц бариад нэмэргүй. Харин энэ дор хэрэг устай болчих юм бол энэ ч нэг хятад мад өөрсдөө баг усан цахилгаан станцаа нарны цахилгаан станцаа барьчих байлгүй. Энд болохоор ч устай болохоор усан цахилгаан станц барьж байгаа. Гэхдээ энэ шиг нөгөө нэг Казахстантай холбоотой болохоор энэ авид хятад анхаарал төвлөрүүлж шүү. Энэ авид нарны цахилгаан станц барьлаа. Тэгээд яг нь шууд энэ доошоо хятад л байгаа шүү дээ. Дээшээ Орос байгаа, доошоо хятад. Яг энэ нүгээр ингээд зааглагдсан. Ингээд дээшээ Орос, доошоо хятад. Тэгэхээр хятад руу ерөнхийдөө энэ авид барьсан цахилгаан станцууд мэдээч хятад руу экспортлно тийм үү? Мэдээж цахилгаанаа илүү гасан цахилгаанаа хятад руу экспортлно. Тэгсэн гутаа Монгол цахилгааны үнийг нэмээд байгаа тийм үү? Үн чөлөөлнө гэдэг төрний тэр мэтгэлцэн дээр нэмээд байгаа. Тэгтэл манай монголчуудын хамгийн их хүн амьдардаг газар юу вэ? Улаанбаатар. 2 сая 500 мянган хүн энд амьдарч байгаа. 3 сая 500 мянган хүн Монгол улстай байдгүй сая хүн энэ аваар ингээд эргэлдээд ингээд явж хахад сая хүн ингээд нэг энэ аваар ингээд явж хахад энд 2 сая 500 жинхэнэ монголчууд нь баг ихэнх нь Улаанбаатар хот гэдэг энэ жижигхэн цэгт амьдарч байгаа. Газар олголтыг нь хоригдсаар амаагаад монголчуудад өчнөө олон баяжих боломж байхад бүгднийг хоригдж хятадууд төрийн эрх мэдэлд айл олон жилийн өмнө чигдчихэд хоригдсаар гад монголчуудыг ганцхан энэ цэгрүүл цөлсөн юм билээ. Ерөнхийдөө энэ цэгтэл төлрүүлсэн юм билээ. Албаар санаатаагаар.
Түүнээс монголчууд тэрөө тархан бутраад яг үнэхээр баяжаад ингээ амьдэрсэн бол гадаадуудаас юу гэдгийг одоо нөгөө нэг юу хүн болтоо энэ тэндгүү баяжчихсан монголчууд нутагтаа эзэн болсон байх хэрэгтэй байсан. Гэтэл нэг зэгт санаатаар төлөвлөсөн улсаас нутагтаа эзэн болж чадаагүй үднэс энэ говь гэсэн лицензүүдийг хятад ерөнхийдөө санаатаар тийж авсан болов уу гэж би одоо харж байгаа. Тэгээд гол асуудал нь юу юм гэхээр хэрвээ цахилгаан станцыг барих гэдэг юм бол тийм үү? Яг энэ хавцаад барих хэрэгтэй байхгүй. Улаанбаатар хотыгоо хамгийн наазах нь цахилгаан станцаа олоор нь бариад үннийг нь хямдруулах хэрэгтэй байхгүй. Тэгэл энэ барьдаг нь яг ямар ч яагаад хятадуудыг дэмжиж цахилгаан станц барих гэдэг юм гэдэг асуудал гарч ирээд байгаа байхгүй. Энэ өнөөдөр 2024 8 сарын 31-ний өдөр болж байна. Тэгээд яг одоо энэ миний яриад байгаа юм юу юм гэхлээр өдөөсөө хятадуудыг дэмжсэн энэ цахилгаан станцуудыг баригдаад байгаа байхгүй. Барих гад ерөнхий нэг төлөвлөгөө нэг тийм бүгд. Тэгэхээр би яг юу гэхээр Улаанбаатар хотоогоо ойролцоо ямар нэгэн байдлаар цахилгаан станц барьяач. Тэгээд энэ говийг өсчүүлнэ гэдэг төлөвлөгөөгөө зогсоо. Тийм үү? Маш ойлгомжтой. Говийг өдөөсөө өсчүүлж болохгүй. Хятад зайлтал говийг өсчүүлэхгүй. Дээрэс нь цахилгаан станцыг энэ хятад зайлтал битгий энэ говьудад нарны цахилгаан станц барьяач. Наад чинь монголчуудын халт эрдэнсийг ухах гэж ая тухтай амьдрах гэж л наадуул чинь тэр говьд цахилгаан станц барих гэдэг үг байгаа шүү дээ. Монголчуудын хөрөнгөөр яг ч хятадуудыг санхүүжлах гэдэг юм бэ. Энийгээ болооч, энийгээ зогсоогооч л гэж хэлж байгаа. Гол миний хэлэх гээд байгаа юм байна. Тэгээ юу юм гэхлээр ингээд хэрлэн гол гэд бас нэг ий шиг ингээд урсаад байгаа нэг гол байгаа. Ий шиг ингээд. Бишээ ий шиг өлөө хаашаа болоо. За одоо би та бүхэнд харуулъя. Хэрлэн гол гэж би харуулж. За хэрлэн гол гэдээ хайлаа. Хэрлэнгийн гут хятад тастаа тавцсан бохоо манай хэрлэн голыг энд. Тэгээд хэрлэн голоос ус аавна гэдэг. Тэгээд яг энэ манай монголчууд энэ хэсэг хятад руу урсаад байгаа уснуудаа ингээд энийгээ яагаад хаана гэж ярихгүй байгаа. Тийм ээ. Тэгснээ яагаад говийг усчуулна гэдэг. Энд чинь бүгд хятадуудыг дэмжсэн монголчуудаа хорлож байгаа л үйл ажиллагаа. Тэгэхдээ маш ойлгомжтой юм болоод эхэлчихсэн тийм үү? Тэдэрс нь би ахад би энэ говийг юу усчуулъя гэдэг юм яг хиний өнгөтэй нэг харалт харуулчих. Хэлтэнд оруулаад үнэтэй болох асуудал жирсэнгүйвэ. Метр өрөмдөд ус гарахгүй байна. Юу мод туслах мандтай одоо. Та бараг нэг модыг ургуулах гэж одоо 4-5 сая төгрөгийн ус хэрэглэх юм байна. Дундгой өмнө говийн нутгаар ярьж байхад ерөөсөө л ярьж байгаа асуудал усны асуудал байна. 200-300 метр өрөмдөд ус гарахгүй байна. Юу мод туслах мандтай одоо. Та бараг нэг модыг ургуулах гэж одоо 4-5 сая төгрөгийн ус хэрэглэх юм байна гэдэг ийм л асуудал ярьж байна шүү дээ. Та байгаль орчны яам яагаад энэ асуудлыг оруулж ирсэнгүй вэ? Яагаад энэ говь руу ус татах асуудал? Цаашдаа энэ одоо говьд одоо юу гэдгийг уул уурхайн баялаг нь байж байна. Энэ баялгаа одоо эдийн засгийн хэрэглэнд оруулаад үнэтэй болох асуудал дээр олон хүн. За тэгээд ерөнхийдөө би юу ярих гэдэг юм гэхэл ингээд иймэрхүү хятадыг дэмжсэн улс төрчөөд асар их олон байна. Тэгээд би саяны өмнөний царайг бол би өгдөө яг ингээд хятадын өмгөөлөгчийн царайтай ингээд харьцуулаад өгсөн чинь нэлээд төстэй юм билээ. Тэгээд би бол монгол хүмүүст эргэлзэж байна. Монголд эртээр орж ирсэн хүн баг болов гэж би дотрооч бодож байна. Өнгөдөө монгол хүн биш гэж бодож байна. Эргэлзэж байна. Монгол хүн гэдэгт эргэлзэж байгаа. Тэгээд энийгээ би хэлж байгаа. Тэгээд өнгөдөө цахилгаан станцууд том мега гэдэг энэ мега гэдэг чинь өнгөдөө том төсөл гэдэг ойлгож байгаа. Яг монголоор яриад. Энэ өөрөө монгол юм уу энэ хятад нууж монголоор ярихгүй ингээд монголчууд бид хүртэл өдөө өөрснөө баг мега гэж англиар гадаадаар ярих гэдэг нүү. Тэгээ ерөнхийдөө бол том төслүүд нь монголчуудтай холбогдохгүй цахилгааны үнийг нэмэн. Гэхдээ хятадд илүү хямднаар цахилгаан олох боломж олох гээд байна гэдэг нэг юм хөө санаатай. Энэ бичлэгийг хийгээд. За тэгээд өнөөдөр энэ бичлэгээ өндөрлчихөө. Тэгээд юу юм гэхээр монголчууд өөрснөө гэсэн цахилгаан станцтай болох тэ өөрснийхөө юм дэмжих хэрэгтэй. Энэ ер нь хятадын гаргаад байгаа төлөвлөгөөнүүдийг аль болох гацаагаад харин өөрснийхөө шин төлөвлөгөөнүүдийг хийгээд явах хэрэгтэй. Нэг бол гэрээ дорн гар руу гэрээ цогцолцсон юм руу гэрээ ус залглаа гэж бодоход юун түрүүнд хятадыг хөөж гарах хэрэгтэй.
тэнд юу болохыг гэж мэдэхгүй тийм их асуудал болно. Хэрвээ хятадтай гарахгүй ус оруулах бол эднийг энэ асуудлыг яг энэ яалтаа би зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг ойлгосон баг гэж бодож байна. Өмнө Говь аймаг руу ус явуулахгүй хятад явахгаас нааш. Хятадасаа усаа авах гэх тийм үү? Түүнээс ч монголчуудын ард түмнийг өсөхгүй болгож иж ус авах шээ. Нарны энэ цахилгаан станцуудыг хятад өөрснийхөө мөнгөөрөө тэнд байг. Түүнээс монголчуудын ард түмний ажилласан улсын татврын мөнгө монголчуудын мөнгөөр хятад ус цахилгаан станц барих ёсгүй тийм үү? Тэгээд хятадас зээлэр өнгөдөө нэг жоохон эдийн засгийн алуурчин шиг тиймэрхүү юм хийж байгаа гэдэг би та бүхэнд хэлэх хэрэгтэй. Ойлгомжтой тиймэрхүү юм болж байгаа гэдэг би та бүхэнд хэлж байгаа л да. Энэ бичлэг өндөрлөд дуусгая. Тэгэхээр өнгөдөө сая авны бүлгээс аштын бэлгчээр монголчуудын л байх хэрэгтэй. Монголчуудын газар даа монголчууд л ажиллах хэрэгтэй. Хятад заагаад тавихгүй л одоо монголчуудын нэгд одоо юу эхлэх цаг болсон. Одоо өөрөөр одоо юу гэх юм те? Одоо Монголын улс төр өөрснөө хятад болчиход ингээд монголчуудыг өөр аргагүй байдалд оруулж байгаа үед бид нар одоо өөр арга замаар одоо тэмцэх сураад яг ямар арга байна бид одоо тийм ээ. Одоо бид нар одоо ингээд одоо энэ төслүүдэд зогсоо гэдэг ингээд хилээд одоо нэмэртэй үгүй одоо сайн хэлж мэдэхгүй л яг энэ хэлэхэд.